of the 50th anniversary. Төвдөг иргэшээсний 50 жилийн ог тэмдэглэлээ. Төвдөг Хятадын автономит бүс нутаг болгосны 50 жилийн ог тэмдэглэж байна. Лахас хотноо орших Батала ордны өмнө зассан эндрээс Хятадын улс төрийн зөвлөлдөг хурлын дарга Ю Жиншин баярын үг хэллээ. Ю Жиншин өнгөрсөн 50 жилийн турш төвдөд маш олон өөрчлөлт гарсан. Тэр дундаа төвдийн дотоодын нийт бүтээгдэхүүн 68 дахин өссөн байна хэмээн мэдэгдсэн байна. Түүнчлэн тэрээр Хятадыг задалж үндэстнүүдийн нэгдмэл байдлыг эвдэхийн төлөө Далайлан болон түүний дагалдагчид үргэлж ялагдсаар ирсэн гэдгийг онцлон мэдэгдсэн байна. За Батала ордон өмнө нь Далай ламын сууц байсан ч өдгөө музей болсон байна. За төвдөг Хятадын цэргүүд эзлэх үеэр Далай лам энтхэг рүү дөрвөн гарсан билээ. 上午8点左右，2800。 Шүхрээр мозаик гэвлүүлэн дэлхийн амжилтыг эвдлээ. Хятадын ахлах ангийн нэг бүлэг шүхрээр дэлхийн хамгийн том хэмжээтэй мозаик бүтээн Гинси амжилтын номонд бичигджээ. Сиам Музийн Жуцсан хотын 2880 ахлах ангийн сурагчид улаан шар шүхрээр Сюзян Жуцсан агуу аяллаа эхний цэг гэж хан зүсгээр бичсэн гэж China News Service мэдээлсэн байна. Эх орон чинхүү бичээс нь түүхийг өгүүлэх бөгөөд Хятадын коммунист арин болон агуу мой Цэдүүнийг улсын удирдлага болсныг илэрхийлжээ. Ийм маягаар Хятадын сурагчид өмнөх амжилтыг эвдсэн юм. Америк нэгдсэн улсын Колорадо мужид 2015 оны 7 дугаар сарын 8-нд 2480 хараагүйчүүдийн нийгэмлэг амжилт тогтоож байсан билээ. 都市频道记者方凯玉赣州瑞金报道。 Цагаач бүсгүй газар дундын тэнгист амарчжээ. Газар дундын тэнгисээр дамжин Европыг зорж буй дөрвөстийн цуваа тасрахгүй байна. Италийн иргэн хамгаалтын алба тэнгис жижигжсэн цагаачдын завьас 100 гаруй хүнийг аварсан байна. Тэднийг аварснаас хэдхэн минутын дараа цагаачдын дунд явж байсан нэгээр бүсгүй амарчсан байна. Иргэн хамгаалтын албаны хүмүүс дөнгөж төрсөн бүсгүй завин дээр гаргаж өөр нэгэн ажилтан хүүхдийн цэнхэр өнгийн хүнжилт орон тэрсэн дүрс бичлэг цацагдсан байна. Их хүүхдийн бие сайн байгаа бөгөөд одоогоор эмнэлэг твтэй эмчилүүлж байна гэж Day Mirror агентлаг мэдээсэн юм. Ил бүсгүй бол энэ жил газар дундын тэнгисийг гатлан Европт хөл тавьсан 300 мянган дөрвөгчийн нэг бөгөөд за харамсалтай нь он гарснаас хойш ойрох орнод Африк, Аз твээс Европыг зорж явсан 2760 цагаач далай гатлах гэж яваад амь ирсэн билээ. Его ждет справедливое, но суровое наказание. Зимбабвегийн бэлэг тэмдгийг устгасан Америк гэмч ярилцлага өглөө. Зимбабве улсын зэрлэг байгалийн бэлэг тэмдэг Сицил нэртэй арслан агнсан Америкийн шүдний эмч Уолтер Палмер дэлхийн нийтэд хэдэн 7 хоног доромжлуулсны эцэст анхудаа ам нээлээ. 55 настай шүдний эмч Мянмар гарагаас ажилдаа эргэж орно гэж Associated Press агентлагт ярьсан байна. За би олон ажилтнаа тэдний амьдрал цаад учруулсандаа харамсаж байна гэж Палмер хэлээд би мэрэгжлийн эмч би өвчтнүүдтэй хэрэгтэй тиймээс ажилдаа орж байна гэжээ. Британий хэвлэл мэдээллийн хэрэгслүүд түүнийг Сицил арслан хөнөөсөө алуурчна гэж мэдээсний дараа Палмер 6-7 хоног энэ талаар ямар нэгэн байр суурь илэрхийлээгүй юм. Уолтер Палмер өнгөрсөн хугацаанд нуудаг харин гэр бүлээ харж хандаж байсан гэж ярьсан юм. За энэ бол миний эхнэр охины хувьд маш хүнд үе байсан. За тэдний хүмүүс сошиал медиагаар сүрдүүлж байсан. Энэ хэрэгт огт хамаагүй хүмүүст тийм хэрцгий зан гаргасныг би ойлгохгүй байна гэж тэрээр AFP агентлагт ярьсан байна. Өнгөрсөн 7 сарын ихээр 13 настай Сицил арсланг анчтын гарт алагдсан байна. За үүний дараа хэрцгий шүдний эмчид хариуцлага тооцохыг шаардсан эсэргүүцлийн давалгаа сошиал ертөнцид өрнсөн юм. За анчид Сицил арсланг хууран тусгай хамгаалттай бүсээс гаргаад буутан хөнөөсөн гэж Зимбабвегийн байгаль хамгаалагчид ярьсан байна. Гэвч шүдний эмч Палмер хуулийн дагуу ан хийсэн гэж өөрийгөө хамгаасаар байгаамаа.